Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номи. Номиндер. Сэги. Номи. Синдер. Бидний Notes podcast. За юу вэ? Юу вэ? Цаан. Бид хоёр миний ус. Энэ бас миний ус байгаа. Aquafina-гаас чамд тийм бэлэг өгсөн. Энэ юу йога мат юм уу? Йога мат байлээ. Come on, би саяхан йога мат авсан шүү дээ. Яаш мэдтээ. Йога мат эрдүхэд яад юм бэ Aquafina гэж. Чамайг ихтэй Лондонд байхад өгсөн л төө. Баярлаа. Йога мат тэгээд дотор нь хөлс арчдаг марчдаг. Oh my god, that's so cool. Fitness equipment юм уу да. Oh my god, ямар гоё юм бэ баярлаа. Тэнс болж явах та. Унаа. Яа. Тэнсэнд явж гин үү? Явж байгаа. Тэгээд би сайн нэг Лондон Англи явчаад нэг 3 жил тасалсан чинь 4-т ирчээд тэгчлэлд орсон чинь нэгт бөмбөг ондгүй. Бүр ингэ юу лээ? Юу л шууд мартчих юм уу? Нэг сон тууштай байхгүй хахаар чинь тэр чинь нэг мартагч тийм шүү дээ. Гэтэ одоо яг дараагийн хичээлдээ суусан чинь бас гоёсан. Цаад muscle memory. Яа. Тэнс яагаад амар тийм гоё юм бэ? Би яг ойлгохгүй гэж. Чи яг спорт олжээ. Ихтэй ер нь л орсон юм болгонд л амар happy байд юм шүү. Чамд фитнесээс амар happy шүү дээ. Амар гоё яана гэж. Амар гоёсон. Ер нь бүгд л гоё байгаа гэж. Тийм. Тэгээ би чи сая Лондон явчаад ирсэн. Тэгээ би номид өгөх юм аа би таг мартаад хөрөд ирчээ. Мартаад ирчээж угаасаа гэрээр орж амжаагүй шууд өглөөнийхөө явтайгаа л тэрчгтээ явж байна. Тэгээд ямар ч асан би чинь нэгтгэн өглөө яваад тэгээд дараагийн нэгтгэн өглөө ирсэн байхгүй юу? Яг 7-аас. Тэгээд эхлээд Оксфордд очоод Оксфордод нөгөө нэг будгийнхаа сургалтанд суугаад sorry энд яг захтнаа тана юу харагдаад иж магадгүй шин. Энэ бол би гуяа майжж байна шүү. Би гуяа майжж байгаа шүү. Тийм тэгээд Оксфордд очоод тэгээд 29 сарын 24 25-нд яг аюутай сургалттай байж тараад бүдүү өдрийн workshop байж тараа. Тэгээд очоод эхний өдөр нь очоод хоол идчихэл тэгэл унтаад өгсөн байхгүй юу. Тэгээд хоёр дахь өдөр нь болохоор Оксфордоор бахан тэмээтэй нэ за. Амар гоё хот байсан. Амар гоё хот байсан. Оксфорд гэдэг нэг алдартай сургуулийн хот мөн биш үү? Oxford University байдаг. Тэгээд ер нь тийм арай юм хөлхөлөө арай гайгүй. Тэгээ бүх байрлал нь юм хуучны хараа. Тэгээ бүр нөгөө Harry Potter-ын ингээд явдаг ингээд нөгөө юу байгаа штэ. Амарлаг юм коридорнууд нь байдэн штэ тий. Тэд бүгд байдаг заяа тэнд. Ямар Bodleian library гэдэг байт юм билээ. Тэгээ бүр хэдэн оны өмнөх байрлах юм бөө мэд заяа. Би тэр миний 1700-аад оны байрлал байсан баха баг. Тэгээ тэр Harry Potter-ын яг тэр нөгөө нэг коридороор нь явдаг хэсгүүд бүгдээрээ ингээд яг тэнцээ байдаг. Тэгээд нөгөө Harry Potter ингээд хичээлээс ингээд гарангуут ингээд хөөрхөн юм саад маадтай нэг юм дөрвөлжин юм нэг талбай байдаг штэ. Тэр мэр бас бүгд байдаг. Амар гоё. Барилгууд нь амар гоё заа бүр ингээд барилга болгон дээр нь би очиод ингээд ёо яаж ингэж байгаад байгаа юм бэ гэж бодсон цаа. Мянган жил арайчгүй ч мянган жил арай хүрэхгүй заа. 300 жил юм болоо. 400 500 жил бол ингээд байцсан барилгууд 300 400 жил байцсан барилгууд ингээд хурж мөрөхөр ингээд баг ингээд хамаг сүнсний мэдээлэл энэ төр нь ирж мөрөх гэдэг юм аа шин дээ баг ингээд гэдэг ингээд юм аа шин тийм бүр амар гоёсан. Тэр деталь бүх юм нь бүр ингээд амар гоё. Тэгээ Оксфорд болохоор юм хөл хөдөлгөөн арай багтай. Тэгээд машин энэ бас багтай. Хүмүүс нь илүү их дугуун ундаг, тэгээ алхдаг. Жон жижиг хэвтэрдүү хот. Яг хотын төвдөө бол бүр яг юм хуучны хараадаг заяа. Бүр хув хуучны хараа. Тэгээд жоохон хотоос гараад эхлэнгүү жоохон ингээд орчин үеийн барилгуудтай. Амар гоё хатсан. Надад амар таалагдсан. Тэгээд будгийнхаа сургалтанд болохоор дараагийн 2 3 дахь өдрүүд нь суугаад би тэр будаг нь манай будаг болохоор нөгөө бүх юм дээр будаж болдог байхгүй юу. Одоо энэ чинь ингээд авагддаггүй юм материал нь шүү дээ тий. Энийг чинь бид нэр авч чадахгүй. Гэхдээ энийг дээрээс нь ингээд будаад ийм даваа бүрээсээ ч хүртэл ингээд дуугаа будаж чинь. Одоо энэ тэр энэ сандлыгч будаж чинь, энэ паригч будаж чинь, энэ цонхны тавцан гэж будаж чинь. Бүх юмыг буддаг. Нэгнийхээ нэг сэндрийн очсон чи бүх юм бодсон байлаа. Бодож болох бүх юм бодсон. Одоо айл болгон усгүй тийм болно. Тэгээд
Тэгээд тэр сургалтын нөгөө нэг яг тэр бодыг зохиосон хүн Ани Слоун гэдэг эмэгтэй байхгүй юу. Тэгээд залуудаа ингээд амар юм артистик ингээд хамтлаг мамлагт тоглож моголдог байсан. Тэгээд хитон юм байлаа. 50 оны юм байсан баха. Тэгээд урлагийн сургуульд сурдаг байсан, зураачаар сурдаг байж байгаа. Тэгээд ер нь тэгэл зураг морга зурж байгаа л тэгэл гэртээ ингээд тавилга мавилга буудах бас хүсэлтэй байсан юм байна л да. Тэгээд тавилга буудах гэсэн чинь яг тэр яг өөрийнх нь хүсчихсэн яг тийм текстуртэй тэгээд арилдаггүй ч юм уу одоо эсвэл яг ийм лакн тавилган дээр буудах боломжтой тийм будаг байгаагүй юм байна л да. Тэгээд өөрөө цаа чинь ингэж оролцоор гад ийм chalk paint буюу шахан будыг ингээд олж нээгээд тэгээд одоо 1990 оноос хойш гэдэг чинь 35 жил үү? Тийм 35 жилийн ойн энэ жил болж байгаа. Тэгээд 35 жилийн ой дээр нь одоо манай ээж яг энэ бодыг оруулж ирээд тэгээд ингээд Монголдоо ингээд хийж байгаа. Тэгээд бодгон бол амар таалагдсан. Угаасаа л яг миний яг хийж үсээ бодож болох уу? Үсээ бодож болох. Ууж болно. Тэгэж бүх ямар ч хараагүй өнөр хувсаа бодож болох. Хувсаа бодож нь ууж болно гэж би тэ. Сүлдээ бүр тийм реклам хийгдээ. Юу ч бодож болно. Баахан үсмэсээ бодсон туршилт тийш. Нүүр мөрөө бодож тэгсэн чинь хамгийн гоё нь бүр ингээд хувцсан дээр бас бодож болно заа. Оо яна тэр цэцгнүүдийг би хөдөлгөөд байгаа юм. Sorry guys. Тэгээд хувцсан дээр бас бодож болно. Ийм яг ийм cotton ийм цамц мамц байдэн штэ. Тийм цамцсан дээр ингээ стенслээр ингээ гоё хэмиг ин хийгээд ингээ эсвэл ингэж мингээл гоё ингээ цацч ингээ цацаад ингээ зөвөн болгох штэ. Тэгэж будаад хатаагаад тэгээд тэрнийгээ ингээл угаагаал хэрэглээд биш болдог. Арилахгүй тэг. Ямар гэч ээж хийдин шэт вэ те. I know. Тэгээд өмссөн хүн байсан. За тэр workshop дээр нь ингээд айгүй олон Англида одоо Айрландаас ч юм уу тэгээд өшөө Манчестераас гээд ингээд өөр хотуудаас ингээд хүмүүс ирсэн байгаа байхгүй. Тэгээд ээж бит хоёр хамгийн хол Монголоос ирсэн. Хүмүүс бүгдээ вау гэж ингэж за. Тэгээд амар хөөрхөн бүгдээрээ ингээд би тэгээд туршлагаа солилцоо. Бүгдээрээ яг ийм нөгөө энэ Ани Слоун гэдэг хүн будгийг ингээд бас оруулж ирдэг. Өөрийнх нь дэлгүүрт ингээд зардаг хүмүүс юм байна л да. Өөрөөсөө бас ийм workshop хийдэг, бас ийм амар creative янз бүрийн хүмүүсээ бүр ёо. Тэгээд ийм гэрлийн нөгөө нэг юм юу гэдэг штэ ийм IKEA-гийн гэрлийн юм бүрхүүл гэдэг штэ ийм даван тэр мөрний хүртэл ингээ гоё будаж мудаад хэмээ оруулаад ингэж мэнгэдэг. Тэгээ бүр ийм нэг ийм амар ийм colorful хүмүүсээ бүр амар ийм цаанаасаа л ийм нэг ийм хүмүүсээ би цаанаасаа л rainbow. Тийм би ингээд яг би яг энд байх хэрэгтэй байна да гэж би бодсон заа мэдгүй ягаад ч нэг тийм амар тийм authentic юм уу? Яг амар өөрснийхөө л байж байгаа. Тэгэл би төсөөлж байна яг. Тийм нэг юм тод мод хэтэ мэтэ ингээд хувц моц өмсч мүсэл гоё нэг тийм худлаа биш заяа. Фреймтэй шилмэл зүүцэн хичнэр байна уу? Тийм худлаа биш юм хөөрхөн юм нэг гой хүмүүсээсаа. Тэгэл ингээл шууд ингээл ярьж мараалаа. Ингээл ярьцдаг. За би бүтэн ингээл амар a corner it's a pattern гэж ингээд тийм English accentтэй болж морхлох гэдэг. Pattern юм биш үү? Pattern and ингээд тийш ингээд ярьж марах гэдэг. Сүултээ яг дасаад бүр тэгж ярьдаг болчтой юм шиг билээ. За. Йоо амар гоё. Тэгээ бодгоо. How'd you like England? Oh my god. Тэгээд амар гоёсан. Ингээд Тэгэл будгийнхаа юундаас ер нь бол ингээд будг маань ингээд амар гоё модон дээрч болон юм дээр чинь тэгэхээр тэн дээр ийм бордон дээр ингээд бид нар ингээд бодож үзээд тэгээ бодсныхаа дараа ингээд фэмэ тавьж үзээл янз бүрийн юм гаргаж маргаал тэгэл ваксаараа бүрхээл ингээд тэрнийг арилгахгүй болох тийм боломжтой тийм болгоол тэгэл дараа нэг тийм нэг косметикийн юм хайрцаг шиг тийм юмар хайрцаг шиг юм будаа тэгээ тэрнийг юм марбл шиг болгосон за чи харсан уу миний сторин дээр байсан тэгээд ийм марбл шиг ийм хэг оруулахыг зааж өгсөн. Бүр яг марбл болсон за бүр ингэж одоо энэ шиг харагдах юм биш үү тийм болгох юм аргыг сурч мураа за ёо амар гойсоо одоо би тэднэрийн бүгднийг сурсан юмудаа ер нь л тэгэл энэ чинь Монголда бас workshop маяг тэгэл та workshop хийл та тийм тэгээ одоо би манайх мандала 360-ын нэг давхарт одоо байрлана тэгээ тэнцэнэ одоо би цусраа хийж байгаа маргааш юу баахан замаск бодох юм хийн тэгэл ер нь будгаа чи өөрхөө будгаар бодно сте. Тий одоо өөрхөн будгаар бодно. Бүх юмаа өөрхөө юмар хийн. Тэгээ нэг модоноор ингээ ширээ мэрээ хийж мэгээд амар тийм болгоё гэж бодоод штэ. Тэгээд болох байхаа.
Яа, ямар их ярьж байгаа. За тэгээд Оксфордоос Оксфордод 2 өдөр чи Лондон явсан юм уу? Тэгээд Оксфордод 1 өдөр, тэгээ 2 өдөр, тэгээд дараагийн 1 өдөр нь эхний өдөр нь ирээд унтаад тэгээ 2 өдөр сургалтандаа суугаад тэгээд дараагийн өдөр нь юу яагаад тэгээд дараагийн өдөр нь юу ясаахгүй юу? Оксфордоор жоохон явж байгаад тэгээд Лондон руу тренер явцсан байхгүй юу? Тэгээд тренер ингэж яваад тэгээд Лондонд очисон. Тэгээд Лондонд очисон оройноо манай ээж нүуний шүтний эмчнийхээ баг хүмүүстэй бас уулзсан динер минер идсэн. Бид хоёр хамтдаа очиод тэгээд идсэн. Тэгээд анхныхоо Лондонд руу очиод тюб гэдэг чинь метроор нь явсан. Тэг бас амар гоё байсан. Гэтэ ингээ би амар том ачаатай бит хоёр нэг чемдантай шатаар нь дүг гэж бахад ийш ингэж төрч мөрч явсан. Гэтэ айгу гоё байсан. Тюб нь ямар ч гоё юм мэдгүй. Яг нэг юм Harry Potter-ийн ертөнцид очсон юм шиг байсан. Harry Potter-ийн ертөнцид тэгээ дээрэс нь яг нэг тийм англ нэг уур амьсгал яг л нэг тийм top boy нэг гоё байсан. Тэгтээ Лондон бол бүр амар хөдөлгөөнтэй гадар лээ. Бүлгээр бүр интернэшнл заяа. Ядарч төрлийн хүмүүс. Тэгтээ надад энэтхэг хүмүүс амар их байдаг заяа. Тийм штэ. Бүх хар бор ажлыг энэтхэг хүмүүс хийдэг. Энэтхэг хэсгүү бол хар аштай хүмүүс хийдэг заяа. Бүгднгийн. Тэгээд надад бүх энэтхэг хүмүүс адилхан царайд харагдчихсан. Бүх эрэгтэй, эмэгтэй бүгд адилхан юм шиг санагдчихсан. Яа, racist. Амар муухай заа. Тэгээ намайг ч гэсэн тэгж л харж байгаа л энийг Аз юм гээл. Тэгээ би тэдний хувьд бас нэг бусад бүх Азуудтай адилхан харагддаг шиг би яг тэгж л харагдсан байна. Англи энэтхэг жүжигчид амар их байдаг шүү дээ, тий. Тийм тий. Холливуд руу орж ирж байгаа ихэнх энэтхэг жүжигчид амар англи гэдэг тийм гэсэн санагдаад байна. Яа. Тэр нөгөө нэг хүн дээр тоглолтог юм тийм чинь. За би одоо санахгүй. Нэг амар алдартай нэг гай байдаг штэ. Би нэрийг бас мартчихжээ. One Day гэдэг яг нэг series гарсан штэ. Тэрэн дээр тоглолтыг хэмжтэй чинь бас Индиан байх шиг байсан. Нөгөө хин үү? Нэг Million Boulevard юу лээ? Азтан болоо нөгөө нэг $1 million Slumdog Millionaire-ийн гай чинь British Indian. Тийм, тэр чинь Skins дээр тоглолт байсан штэ. Тийм. Тэгээд энэтхүүд айгүй ихтэй. Тэгээд Азууд бас айгүй ихтэй. Арабууд бас амар их. Ер нь амар иммигранттай. Тэгээд саяхан бит хоёрыг ирэхээс өмнө баг 9 сард 8 сард нөгөө anti immigration жагсаал гэсэн юм лээ шүү дээ. Бүр Лондонгоор дүүрэн годамжаар нь баг миллион 1 сая хүн 100 мянган хүн жагсан ч гинөө баг иммигрантуудыг зайлуулцгаа гэсэн тийм жагсаал бас жоохон наци Тийм. Тэгээд яалтчгүй дургу байх нь аргагүй юм шиг санагдсан. Гэхдээ тэгээ хин хамаг хар бор ажлыг нь хийх юм. Тийм. Хамаг хар бор ажил тэд нар хийж байгаа угаасаа. Тийм. Тэгээд өөртөө хийхгүй юм байж өөртөө хийхгүй тэгсэн hypocritical санагдаад. Тийм. Тэгснээ бас ингээд одоо ингээд Монголд заяа ингээд амар олон хятадууд ч юм уу эсвэл нэг арабууд ч юм уу эсвэл одоо арабууд ч ирэхгүй л хата энэтхүү ч юм уу вьетнамууд ч юм уу те ингээд амар олоолаа орж ирээл хар ажил хийгээл эсвэл годамжаар ингээд айгүй их яваад байвал бас бид нар ингээд жоохон ингээд hey what's going on what's happening гэж маадгүй юм шиг санагцсан. Тэнд болохоор бас ингээд амар олон тийм хүмүүс байдаг болохоор хүмүүсний бас ингээд соёл тэд англичуудын яг өөрснийх нь соёлыг ингээд жоохон ингээд хитрхийн интернэшнл болгоод байгаа ч юм уу бас жоохон талын хөгжүүлэн жоохон тэгдэг тал боддог тал байд юм шиг санагдсан. Гэтэ амар гоёсан, амар интернэшнл амар гоёсан гэж. Одоо ихтэй ер нь бол англи бол өөрөө төлөх хэрэгтэй шүү дээ. Өчнөө улсуудыг колончлоо тий. Oh my god. Тэснэ бити манад ирэх юм аа. Муухай шүү дээ. Өөрснөө яг ч тийм гоё болсон юм байна тий. Тэ өгснөө баяжсан юм. Манайх ядуу учраас энэ ирэхгүй байсан. Тий. Бүр амар филиппинчууд байдаг тий. Нани хийдэг филиппинчууд байдаг. Вьетнамууд бас байдаг. Хятадууд Хятадууд бол амар их байгаа одоо. Битүү ланжаа нээдээд. Ланжаа рамен тий. Oh my god. Гэтэ би баг нэр англичууд хийж хэлмээрсэн. Яг гэж өөрснөө ийм гоё болсон гэмээр хийнэ. Би ч гэсэн энд амьдрамаар байна. Yes, бүр амар гоё заяа. Годамж модомч амар гоё. Тэр Лондонгийн яг тэр нүуний гоё байшин заяа. Яг ингэ төөр байдаг байшин бүгдээрээ ингэ жижиг юм хотелүүд болцсон заяа. Хуучин байшингууд нь. Тийм, бүгдээр ингэ яг ингэ оронгууд
тэр чинь ингээл нэг кино минон дээр одоо Jumanji ч юм уу нэг тийм мэдгүй ямар ч над хамгийн түрүүнд орчихсон нэр Jumanji байла. Оронгот ингээл амар гоё шаттай тэгэл ингээл хажуудалд нь галтгаан. Тийм Америк кино л та гэхдээ яг нэг тиймэрхүү байшингууд ингээд хажууд нь галтгаан, хажууд нь living room тэгэл дээшгээ bedroom-нууд нь байж идэг шүү дээ. Нэг хауснууд чинь тийм байдаг шүү дээ. Хотын хауснууд нь тий. 100 нүуник 101 гүлгэн мүлктээр гардаг шүү тий. Яг тэр шиг заяа. Яг тэр шиг байна. Юу төсөөлдөг ш би хамгийн эхлээд нөгөө Love Actually юу? Тийм байж болж энэ бас нөгөө юу? Sherlock Holmes. Baker Street би Baker Street vibe бах те. Би Baker Street дээр амар их буусан, амар их хажуугаар өнгөрсөн би ерөөсө бууж хамчаагүй. Би яг 5 дахь орой тэгээд хагасаа бүтэн сайн гэл болоо. Тэгээд Лондонд ингээ явцаахгүй. Тэгээд хагасанд намаа Янчка гэдэг охин манай сонсогч охин ингээд амар хөөрхөн шууд намаа Оксфорд тахад эхний өдөр ингээд Оксфорд ирсэн өдөр би ингээд стори хийсэн чинь шууд та Оксфорд таамаа толгоонд нь ирэх юм уу хоёлаа ингээд ханг аут хиймээ гэж шууд надад амар хүн дэв бичээд тэгэхээр би тэгээ угаасаа манай ээж угаасаа 4 5 6 удаа бараг Лондонд олон удаа очсон болохоор Big Ben Tower Bridge гэдэг нэг гэсэн хэлтэй биш намааг өн тэргүүр дагуулж явахгүй байхгүй юу хамтдаа би угаасаа тэрнийг мэдчихсэн гэж тэгэнгүүт тэгсэн чинь тэгээ надлуу тэр охин бичээ тэгээ бит хоёр бүр хагасаа өдөр бүр амар ихтэй явсан за. Тэгээ тэр охин манайхаас тэр охин манай байрлаж исэн газраас яг нэг 2 гудамжны цаана л байсан. Амар ойрхон за. Gloucester Street ч үлээ. Би хайг нь хэлэх гээд байгаа. Одоо тэр охин маань буццсан. 10 сарын 1-нд ирсэн байгаа. Тэгээд би болохоор St Mark's юу лээ? Earl's Court дээр байсан. Сүртэй нэртэй. Амар сүртэй нэртэй. Тэгээд station-аар ингээд нэрлээд station-ээс гараад яг тэр хавийнхын station нь одоо тийм нэртэй тэр хавийнхын station нэрээ ингээд амьдэрчдэг. Тэгээд хагасаа өдөр ямарчсан тэр Янчкатай зөндөө их явсан. Бүр ингээд Янчка намайг бүр дагуулаа Big Ben явсан. Tower Bridge явсан, Abbey Road явсан. 28 Days Later шиг санагдсан уу бас. Зөндөө гоё кинонод байна. Амар зөндөө гоё кинонод бүр ёо. Big Ben бүр амар гоё ясан. За Big Ben ингээд нөгөө метроноос ингээд гараал ингээд шатаар ингээд явчихсан чи өдөөс Big Ben гараад ирсэн за ёо би тэр Big Ben барыг надад 20 хэдэн давхар байшин шиг санагдсан шүү дээ. Амар өндөр мөлий. Амар өндөр. Тэгээ бүр ингээд зураг мурган дээр кино минон дээр хардгаас ямар байсан? Амьдаар үзэхэд ямар байсан? Илүү гоё байсан уу? Эсвэл disappointing байсан уу? No, it was амар гоё. Тэгээ ингээд деталууд нь тэр нэг архитектурын тэр деталь нь бүр ингээд яа бүр амар гоё. Чи төсөөлж гинөө гэж ингээд бүр ингээд им нари амар лаг хийцэн. Би зураг төсөөлж яах гэж. Би киноны хэсэг төсөөлж яах. Миний зөв утастай тань ш. Яг хоо Big Ben-ийг гуглдчих болох хаа. Бүр ингээд хараад ингээд чи илэдэлж явахдаа ингээд зурнуудаас оруулаарай за. Би бүр ингээд хараад баймаарсан за ингээд амар гоё бүр ингээд бүр тэр мөрнийг яаж хийз. Тэгээ хамгийн гол ингээд юуны голын иргэдээр заяо яг тийм юм ингээд босгоцсон. Яа тэгээ тэнцээ ингээд яг парламент нь байдаг гэсэн баха. Парламентынх нь ордно нөө. Тийм яг засгийн газар. Тэгээ бүр яг зөвхөн англичууд өөрснөө ордог. Ямар ч гадаад хүн тэнд ажилдаггүй. Заяо. Ямар ч гадаад хүн ажилдаггүй. Зөвхөн англичууд нь өөрснөө ордог. Бас юу гараад амар эвгүй. Интэг мэдгүүдээ бол оруулахгүй баг. За баг тийм бах би тэгж бодож байна. Бараг цэвэр англи цусдаг үнэ оролдог. Чи юуг нь харсан уу? Хааны ордныг нь харсан уу? Тэр нь Лондонд байд юм уу хаана байдیں۔ Би одоо Crown-ыг би төсөөлж байна. Тэр нь хаана л гэдэм бэ? Хараагүй хаа. Би хараагүй. Тэр чинь хаана нэлээ? Хааны ордон Buckingham Palace. Buckingham Palace-ийн хажуугаар нэр өнгөрөг юм уу? Hey Siri, where is Buckingham Palace? Шаагур навцсан бол Buckingham Palace-ийн хажуугаар өнгөрлөө яалаа. За би хараадах юм. За Big Ben-ийн ойролцоо байвал би хажуугаар өнгөрсөн баг. Ямар ч байсан нөгөө тэгээ нөгөө юм зураг мурган дээр нөгөө ингээд хамгаалагч нь байдаг шүү дээ. Fancy хувцастай. Тэр чин болохоор яг юунд биш байсан. Би яг тэрийг харсан морьтой ингээд яг үүдэн дээрээ ингээд зогсож байна. Тийм тэгээ амар цагаан юм палас байдаг да. Байдаг даа чи би ч зураг кинол харж байсан болохоор Buckingham Palace.
Чи Crown-ыг үзчихлээ тий? Yes. Амар гоё шүү дээ. Гэтэ яг дуусгаагүй л дээ. Чамд Лондон таалагдах байхаа. Чамд Англи таалагдах байхаа бас. Buckingham Palace гэсэн Лондонд байд юм байна. Яг хань. Maps дээр хардаа. За чи хардаа. Ийм байна. Харагдаж байна уу? Ийм мөр явсан уу? Явчлаа. Яагүй юу? Яагүй шүү байна. Queen Victoria Memorial. I miss it so much. Сэндрэ би чамд нэг юм санал болгох уу? Чи шевнинг бүртгүүлээд 1 жил мастер сурчаач. Шевнинг харин бүртгүүлмээр л байна. Тэр чинь юу юм бэл штэ? 1 жилийн л мастер хөтөлбөр юм бэл ш. Тэгээд стипендтэй. Тэгээд сургуулийн бас дааж маадаг. Би арай тэнцэхгүй ах уу. Үгүй тэгэл worth the try юу. Зүгээр чи. Westminster. Харин тийм ээ. Таньд хүмүүс бэлээ те. Таньд хүмүүс бэлээ. Надад баг 3 таньд хүн гарч ирсэн. Зүгээр байсан. Ямар ч зүгээр байсан. Тэгээ манай нөгөө Women's Political Leadership програмд байсан нэг охин бас тэнцсэн. Нэг жоохон намхан бор охин уу? За би нэг бас нэг айгүй таньжсэн харсан охин байсан. Танилцчихсан охин байсан. Би тэгтээ зургийг харчаад энэ чинь хэн блэ гэж бодоод ямарсан нэг амар их зургнууд яваад байсан. Энэ жил анх удаа би амар их харсан. Илүү анзаарсан ч юм уу. Тагсаа өдөр тэгээд ер нь бол ингээд амар их явсан. Тэгээ бүр ядраад 20 эдэн мянга алхсан. За 25 мянга бараг алхсан баха. Янчка бүр сүултээ ядарсан ингээд унтаж яваад. Тэгээ Янчката баярлаа. Амар гоё. Тэгээд Янчка Орос сурыг төгссөн байсан. Тэгээд Оросоор амар сайн ярьчихна ойлгочихно. Тэгээд тэгснээ Оросд сурцсан. Тэгснээ мастера бас ингээд Лондонд хамгаалцсан. Амар мундаг охин байсан. Ямар мэрэгчлэр кодинг байсан баха. Би одоо Янчкагийн тухай ингээ бүгднийг нь ярьчлаа. Та нар баг олоод авчихгүй дээ. Чи гэхдээ вэшн хийсэн байсан шүү дээ. Вэшн хийсэн байсан. Тийм вэшн хийсэн байсан. Тийм тэгээд тэгснэ амар хүүхэн гэсэн. Ингээд ер нь тэр хавь юмнууд надад амар хүүхэн ярьсан. Тэгээд ингээ баян ингээ спорт карнуудыг харангуутсан юу. Спорт кар ингээл явж штэ тэгээд ингээ яг ингээ харангуут яг юм баян араб хүүх залуу малуу охин ингээ явждаг. За англичууд биш зүгээр баян араб яг ингээ харваас ингээ араб царайтай ингээл амарлаа ингээ тансаг юм лаг машинтай ингээ явждаг. За тэгсэн хинээс тэр охиныг ингээ дэлгүүрт явжсэн чинь Оросын баян айлын охтууд бас байдаг гэсэн. Оростой ингээ нефт мефтээр амар их мөнгө олцсон юм нөгөө ойлоор ингээд газ мазар юу гарч юмтэй мэдгүй нефт олигарх өдөө олигархын айгүй олон хүүхдүүд Лондонд байд юм байна. Тэгсэн чинь ингээд дэлгүүр дотор явжсанаа мне нужно тим юм гэн амар орсоор ингээд яриад явсан гэсэн. Яг ингээд ааваасаа ингээд мөнгө асууж байгаа энэ сонсцсон. Тийм хүүхдүүд бас амар их байдаг гэсэн. Яг нөгөө Анора гэдэг кино байдаг шүү дээ. Үзээгүй. Аморач үлээ нөгөө Анора нөгөө нэг проституттэй яа тэрэн дээр нь яг тийм баян Орос эрэгтэй хөлт гардаг. Тэрнтэй адилхан тийм хүмүүс амар их байдаг гэсэн. Ах тийм. Гэтэ хаанч тийм байгаа л та. Том хотуудад тийм том хотууд ихтэй тэгэл нөгөө офшор маягаар нөгөө амар байшин аваад одоо манай ярьж байгаагаар бол нөгөө оюун эрдэм маань тийм байшин машиндаа л гих шиг болсон шүү дээ. Тийм юм дууссан шүү дээ. Тийм бахоо. Тийм тэгэл Лондонд амьдарч байдаг гоё юм аа гэж би дотор бодсон. Байшинтай юу зүгээр амьдрах биш бүр байшинтай. Тэр нь ингээд юм. Тэгээ Лондон ч амар фэмэсли бас үнэтэй газар үсттэй. Тийм бүр амар их мөнгө өрсөн үү гайгүй юу? Ер нь бол тэгэл идэх юмд мөнгө өрсөн. Би өөртөө ямар ч хувц аваагүй. Тэгээд Beatles-ийн ном авсан. Хүүхдүүдтэй Beatles-ийн ном авсан. Музейгээс нэг юм хүрхэн ном авсан. Тэгээд Radiohead-ийн Oxford-д Radiohead Tom York-ийн нөгөө нэг тийм музейм болчихсон. Тэгтээ тэрнийг үзээгүй. Тэгээ зүгээр merch-наас нь авцсан. Нэг юм түлхүүрний асар нэг яг Radiohead-ийн нөгөө толгой байдаг шүү дээ. Баавганы юм нэг толгой байдаг тийм арцар шүттэй. Тийм шиг тийм түлхүүрний асар авсан. Тэгээд нэг юм номыг авсан. Radiohead тоглох юм л тоглолтоо хийж байгаа. Тэгээд яг зөрсөн байлээ. Тийм үү? 11 сард байсан. Тэгээд заяа тэгээ ягсаа өдөр бол тэгээд өнгөрч чаа. Оройн тэгээд бүргэр тэгээ өдөр нь тэгээд галерей орсон. Зөндөө олон галерей орсон. National Art Gallery орсон. Бүр ингээ Victoria Albert Museum бүр амар гоё заа. Бүр ёо бүр тэгээ бүр ингээ орохоор ингээ юу юм орчин үеийн арт юм уу? Дээр үеийн арт ч гэсэн орчин үеийн арт ч гэсэн тэгээд Victoria Albert Museum болохоор амар том ингээд янз бүрийн нөгөө нэг
олон өөрснийх нь ер нь бол юмнууд байх шиг байсан. Англичуудын өөрснийх нь юмнууд байх шиг байсан. Тэгээд British Museum гэж бас байдаг гэсэн заяа. British Museum бас амар том. Тинчэн бүр юм янз бүрийн өөр олон орноос нууны хулгайлж авцарсан, колонийхон үедээ авцарсан мөми зөөми янз бүрийн тийм юмнууд байдаг гэсэн. Тэгээд би тийш Монголын бас ганц хоёр юм байдаг шиг санагдаад байна. Тэгээд музей орох болгонда за манай Монгол. Where's Tendler Asia? Орол тэгэл Монголын аймаг хайгаал хөөрхий. Тийм чаваас тэгмүүд яа ингээд Silk Road гэл нэг юм байсан. Тэгэл нэг юм Монгол гутал мотл бас байх шиг байсан. Ер нь тийм Оксфордын тэр нөгөө юу ямар музей? Ashmolean Museum үзэхгүй. Ashmolean Museum тэр бас амар гоё музейсэн. Тинжээ яг Том Йоркийн үзэсгэлэн болж исэн. Яа, тэгээд ер нь бол ингээ мерчер яаж мөнгө авахыг амар мэддэг. Битүү Элизабет мөнгөө музей болгон ингээд музейнийхаа мерчийг заавал зардаг. Ashmolean Museum бол ингээд цүнхч байна, подвалгч байна, хүүдийч байна. Одоо юу гэдэг те ингээд Van Gogh-ийн юм лаг гоё зурагтай тэгснэ Ashmolean Museum гэдэг ингээд тэр нэг юм бичсэн малчуур, цамц, oh my god, fucking everything заяо. Яа. Тэгэл номнууд амар гоё. Номын дэлгүүр болгоно амар гоё. Тэнд нөгөө Blackwood Library, Blackwood Bookstore гэдэг байсан юм аа Oxford-д. Тэр бас бүр амар том. Зүгээр ингээд амар их номтой зүгээр хаанаас номоо хайхаа мэдэхгүй. Зүгээр ингээд энэ номных нэрийг осноо. Энэ ном байна уу гэж хайгаал. Тэгэл after-аар нь ингээд бүх номнуудыг так гэд хайгаал ингээд маяг л өгдөг. Бүр амар том. Зүгээр яалтчгүй ингээд амар imperial газар империя юм байна гэдэг ингээд амар ойлгосон. Үнэхээр галзуу гайхан колониализмыг хамгийн successful хийсэн улс гэж би боддөө шүү дээ. Тэгээ нэлээд удаан оршин тогтносон. Тэндээсээ маш их мөнгө хийх нь хийсэн. Тэгээ маш олон газрыг бас боловсралтай болгосон, англилтай болгосон. Англи хэлийг ер нь хамгийн амар сайн түгээсэн газар ах тий. Тийм. Тэд нар хэрвээ тийг байсан бол бидний одоо дэлхийд даяар ярьж байгаа хэл номер 1 хэл нь англи биш байх байсан ч юм билүү. Тэрийг бас мэдэхгүй тий. Мэдэхгүй. Тэгтээ бас амар дарангуйлалтай. Тийм айгүй их улс орныг бас хөгжгөөсөн, зогсоосон. Тэгэхээр бас их сонирхолтой. Одоогоороо тэгээд hierarchy те нөгөө юугаа royalty-га авч явдаг. Тэгээд crown-ыг үзэхээр надад бас royal family-ийн амар сонирхолтой санагдсан. Бас айгу мундаг. Ялангуяа Elizabeth те. Хэрвээ кинонд ирэх шиг бол амар супер family юм шиг санагддаг. Oh my gosh, she died, right? Yeah. Merchant байха байччүү. Нэг Queen-тэй баах юм. Би одоо юу төсөөлж ингэж Mr Bean гэж. Mr Bean-ийн нөгөө Queen-ийн merch-тэй Queen-тэй уулздаг тэгээд ингэж штэ. Тэр төсөөлж байгаа юм. Ястэ хөөрхөн шүү. Нэг корги нохотой. Queen-ийн нэг юм харагдаагүй юм шиг байна. Амар их тийм нэг улаан бас мерчний дэлгүүр зөндөө байсан ерөөсөө ороогүй. Тэгэл амар улаан нөгөө бас масаар гламсан яг тиймнүүд. Тэг хуучны нөгөө нэг улаан аим нөгөө фон бутик байдаг штэ бүүтэн байдаг штэ. Тий фон бүүтэн бүдэрэ бэжэд юм байлээ. Тэгээд ойртонгоо жоохон шээс өнөртдөг ш. Шил мэл нь хагарч магарцсан хөрхий зайлуул тийм гэлцэн мэлээ. Яа, тэгтээ амар гоёсэн. Чи надад ямар ч хамаагүй Queen Elizabeth merch авчирсан бол би л амар баярлнаа. Oh my god. Чи ядад юу авсан бэ? Өөсөөс. Чи Wembley-гийн гадаачсан байл штэ. Тэгээд бүтэн сайн өдрөн заяа. Ээж яг тэгээ шопинг хийгээл найзтайгаа уулзал ингээ яваадсан. Оройн нь уулзал ээжтэй. Тэгээ бүтэн сайн өдрөн ганчуу бицаахгүй ганчуу яг хагас өдөр бичсэн хүүе ээж Лондон байгаа мó гэдэг. Хүүе би тэнд байгаа штэ гэдэг. Ганч өдөр шууд тэгээ ганч өдөр бас би ганчуу л ингээ Wembley-д Oasis тоглож байгаа штэ очиж үз харах уу марах уу гэсэн чинь yes би яг тийш бодчихсон. Тэгсэн чинь амар эстэй тэгээд экстра тэгээ ананд дэдэж штэ манай Нистик 5-ын ананд. Ананд бас шивнингээр явсан юм болоо цаа чи юугаар явсан юм бол мэдгүй би тэрийг асуух юм шивнинг байсан баха. Maybe одоо яг 10 сард ингээд явд юм бэлээ. Тий одоо яг 10 сар цаа чин дуусч байгаа. Одоо яг энэ 10 сарын сүүлээр дуусаад хүрээд ирнэ. Цаа чи 1 жил болсон байхгүй. Баахан шивнингүүд байгаа юм байна л та. Тий чи айгүй олон
За би төсөл одоо бүтэн сайн юу? Sorry. Нөгөө номын эрдэн билээ. Oh my god нэрийг марччихээ. Номын эрдэн байсан баха. Номын бас мадлуу бичээд юу яа хоёлаа hangout хийх үү та ирсэн уулзъя гэд тэгээд бүтэн сайн өдөр нь ээжтэй хайлт шопинг хийж Westfield гэдэг бүр амар том шопинг газар очсон заяа. Амар том fucking том мол юм уу? Fuck. Бүр бүх юм байдаг. Pop mart байна. La Bubu. Байсан бүх юм байсан заяа. Ингээд оронгууд бүр ингээд бүх fucking brand заяа. Prada, Elfi, UA-ийн fucking H&M, Uniqlo, Zara. H&M-ээс ахуулаад Prada хүртэл Lululemon, Nike, Adidas бүгд заяа. Бид амар том амар том ёо. Яг тэнцэнэ хамгийн амар ухаантай заяа. Яг амар ойрхон бас стейшнүүд тэгээд метро стейшн байждаг. Ингээд яг ойрхон гараал ингээл зам гараал юу найд ингээд. Тэр мөрний яаж тийм ухаантай fucking төлөвлөсөн юм бэ? I love it and I hate it at the same time. Яа, тийм smart байгаад амар уур хүрээдсэн. Бүр ингээд амар ингээд уур хүрээд бүр ингээд эсэн хэрнээл амар гоё байгаадсан гэж. Чи миний мэдрэмжийг ойлгож байна уу? Yes, яг ойлгож байна. Та нараас ойлгоорой. Наадхи чинь өөрөөр бод нэг үгээр атаархал гэдэг байгаа. Атаархсан. Амар гоё санагдаад гэхдээ үзээ ядж байгаа. Атаархал гэсэн үг. I'm sorry. Тэгээ би нөгөө анхныхоо одоо яг нөгөө англи очиж үзэж байгаа болохоор яг энэ миний бол анхны одоо очиж үзсэн сэтгэл шүү заяа. Энэ бол яг pure заяа. Яа, тэгээ хоёр өдөр нь тэгээ бүтээсээ өдөр нь тэр охинтойгоо гоё уулзаа. Notting Hill-ийн яг Notting Hill гэсэн байхгүй юу? Ямар гоё яг Notting Hill-ийн зураг авалт болсон яг тэр bookstore морын хажуугаар нь явж маа. Хүмүүс амар их нэ бас амар хөт юм л Notting Hill-ийн бахан merch. Бас дөө Notting Hill-ийн merch заяа. Notting Hill-ийн цүнх Notting Hill-ийн номын сан гэсэн чинь баахан зүгээр хүмүүс ингээд зураг мураг авахуулаад ингээд яваад байдаг заа. Би ч зураг авахулсан. Тэгээд Notting Hill дээр ганчуу ананд хоёртой тааралдаад тэгээд тэр хоёртой хамт Wembley ананд ихлэ явахгүй гэдсэн байхгүй негатив ананд ямар негатив биш шүү дээ. Йоо дандаа тэгчээд байна. Нисдэг тавг. Яа ч юм нисдэг негатив гэнэ энэ хэсгээр хоёлыг эхэлсэн болохоор ингээд тэгээд тахшгүй. Тэгээд ананд жоохон негатив дээ. Тэгээд чам тийг санагддаг баха. Би шүн стори хийхдээ негатив Монголоос ананд гэвчихсэн. Тэгээ устгаснаа. Тэрний ганчид гарсан. Хөөе чи энийг устгаач гэж. Фани. Гэхдээ яагаад тэгжсэнийг би яагаад утгагүй хэлээ. Тэгээд ананд ихлэ явахгүй гэдэгээс аахгүй амар хоол угаасан амар хоол заа метрогоор бараг 30 минут явна. Тэгээ амар хоол тэгэл бит хоёр чинь за явъя гадаа нь очиж үзэлтэй ч амар том world wide амар хамтлаг ирсэн байхад гадаа нь очиж харъя маръя тэгээд нутагтан штэ. Нутагтан тэг ингээд ёо бараг ингээд тгээ мие гээл тэгж ананд ингээд хинтээ за хоолштой андаа ёо одоо монголчуудын саксны тэнцэн болж байгаа. Яа тэр ямар аваатай. Тэр мэр what the fuck тэр монголчуудтай чинь уулзахгүй. Оосис та уулзсан гэж би за бит хоёр бүр тэгж жагаад нөгөө юу яагаад тэгж жаад андыг за яа гэсээр явсаахгүй. Тэгэл метроныхаа юулуу очиад метрон дээр очиад ягаал метрондоо суугаал ингээл метрон дотор яг 30 минут is nothing. Бид нар 2 цаг төгжрөл явдсан штэ. Яа бараг 30 минут 30-аас 40 минут ер нь бол хот дотроо ингээд ер нь бол явдаг дандаа. Яг үнэхээр ингээд машинаар явах юм бол бас яг тиймэрхүү явж магадгүй. Төгжрөл бас гайгүй юм шиг санагдсан. Гэхдээ нийтийн тээвэр тэр бас машинаар явсан ямар ч гоё юм хямд тэр хүмүүсийн хувьд бол айгүй хямдхан. Тэгээд яг нөгөө цаг нь айгүй яг ингээд зүв цагтаа ирдэг. За ингээд автобус нь яг 1 минутын дараа одоо тэр ирнэ гэх юм бол яг 1 минутын дараа хүрээд ирдэг. 5 минутын дараа ирэх юм бол яг 5 минутын дараа ирнэ гэл яг ингээд автобусын буудлын дээр юм хөөрхөн юутай. Тэгэл тэр ингээ харж байгаа хүмүүс суугаал явчихдаг. Тэгэл делейтэй бол делей гараад тийм тэгэл жоохон юу байна гэл гараад ирнэ. Метрон ч гэсэн ингээл амар хурд ингээл явчихна. Тэгэл метрон дотор ингээл оролцсон чи баха Oasis-ийн за фан мэн үү за Oasis-ийн юм мерч зэрчтэй за танаас үзэгчл хийж бодсон баг. Тэгээд ингээ яг ингээ орсон чинь ингээ нэг хоёр юм Oasis-ийн мерчтэй юм хоёр ах заа юу юм халзан малцсан. Тэснэ ингээд юм пив ууж мууц ингээ яг зогсож байдаг байхгүй юу?
Тэгээ ингээ яг зогсоод тэр хоёр зогсоод тэр хоёр ингээ би бинийхээ дөс юм ярьж зогсоод ан дэнчээ зогсоод бит хоёрын талд нь зогсоод ингээ тавуулаа ингээ тойрог болоод зогссон. Гэтэ бид хоёр ингээ бид гур ингээ монголоор яриа. Нөгөө хоёр англиар яриа. Яа тэгээ бүр сүлдээ. За монголоор ярихгүй байх уу чиг энэ хоёрын яриг таслаад байх шиг байна гэж жоох ингээд юм болж мэдлээд тэгсэн нөгөө хоёр чинь бас ингээд бас хөрхэн ярьж марчсан ингээд богцааж пив ууж муугаад байсан байхгүй юу. Тэгснэ богцаажлснаа бохоо ингээд нөгөө нэг найзтай ингээд лүгж байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөө найз нь окей гэл нөгөө тэгснэ нөгөө хин шууд андлуу ингээд бохоо ингээд өгөөд надлуу ингээд мингээ за амар юм ер нь юм хамаагүй ингээд шууд ингээд offer хийж чаддаг. Ер нь ингээд амар юм чөлөөтэй өөрсдөө ингээд илэрхийлж тийм шиг санагцаа. Одоо би хэрвээ ингээд өөр хүмүүсийн Монголд бол нэг тийхгүй штэ ингээд нэг найзтай хөвчөөл цаа гэл ингээд буцаад ингээд хураач штэ тий. Юу ч ингээд танихгүй хей бохоох уу гэл ингээд штэ тий. Монголд бол тийхгүй байхгүй. Тэгсэн чинь ингээд шууд ингээд бохоо ингээд яаж маглаа окей гэсэн чинь амар ууттай пи берцээс ахгүй юу. Тэгэхээр би ингээд надлаа ингээд бохоо ингээд өнгөт нь oh no thank you but I would love a beer гэдэг хэлсэн. Тэгсэн чинь oh sure. Чи тэгээд ууснаа? Би тэгээ oh thank you гэж залаад ингээд толгож муулаад уугаан за метрон дотор. Тэгснэ тэгээд оосис үзэж байгаа ямар гоё юм гэж би тэгээд жоо тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгэл яг стейшн дээр буугаал гарцсан. Тэгсэн чинь ганжоогийн хоёр нэмэгтэй шүү дээ нэмэгтэй power амар ашиглажлаа чи амар эмэгтэйчтэй хамиг ашиглажлаа гэж баха ягаад. Тэгээд тэр хавцаа ингээд тэгэл пи уужсэн чинь яг ингээд яг ингээд метро стейшнээс яг ингээд доошоо ингээд гараад л ингээд харангуут яг Wembley ингээд харагдсан. Би ч хамныг бизнес зураг хийсмээс чи харсан. Яг ингээд Wembley амар олон явжсан. Бүр ингээд амар олон ингээд явж байгаа заа бүр ингээд амар олон хүн. Би Wembley-гийн суудлын таг хараадах ярьж байгаа юм. За тэгээд амар олон хүн явж байгаа. Тэгээ ингээд яг Wembley руу явдаг яг тэр лайн дээр нь яг ингээд цагдаа нараа ингээд хамаалагч нар ингээд зогссон. Okay no beer тэгээ уух юм бүгдийн дотроос авъя шүү гэдэг ингээд бир өөхгүйгээд тэгээ ингээ бирэг яс тийч дуусгаад тийч хогийн самд хайжаа тэгээ ингээл цаашаа ингээл орсон ахгүй тэгэл амар олон хүмүүстэй бүгд ингээл хамт яваал заа. Бүгд Oasis үзэж байгааг бодтоо. Бүгд Oasis үзэж бид гураас боссон. Fuck. Бид гураас бусдын заяа. Тэгээд бид гуравч бас ингээл үзэж байгаа юм шиг царайлал ингээл зураг мураг авахулж махалал гэж ингээл за. Тэгээ ганчоо андгаа ирчих хүрхэн зураг мураг автсан штэ бас ингээд гоё миний зураг бас хүрхэн гоё авч өгсөн ганчоо. Баярлаа. Тэгээ пост орох гэж байна. Харин тийм ээ би пост оруулмаар байна. Залхуураад байна. Ямар зургууд оруулах мэддгүй бас. Бүгднийг шихээр нэг юм дараачсан шүү. 20 зураг оруулах та нар бүгдийг үзэх үү гэж. Тэгээд тэгснээ ингээд нөгөө яг тэр хавтаа очиад ингээд пив авчи гэж уцаахгүй хажууных нь локал юм Sainsbury жижигэн Tesco Mesco гэл дэлгүүр нь очсон чинь бүх алкоголын ингээд зарахгүй гэт юм да. Яагаад зөвхөн дотор нь зарна. Тэр Wembley дотроо зарна гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүх хажуу авирах бүх юм пив нь байхгүй. Бид гур ууланд яаж жоохон пив мива гадаа нь ингийн мингээж бацсан байхгүй юу. Тэгсэн чинь тийм байхгүй. Тэгэл тэгэл тэр хаваар бахан пив хайж явж байгаа. Нилээн дахиж буцаж ингэж тэр Wembley-гээсээ буцаж наашаа ингэж train station-ийнхаа тэнд ирж нэг хотел дотор орж пив уусахгүй. Тэгээд хоёр пив уугаал тэгснэ би story хийснэ. Тим дээр би негатив Mongolians хийсэн. Sorry тэгээд тэрнийг газ хараад устгасан л да. Юу негатив би ч нэстэг тавх штэ гэж. Тэгэл тэрнийг яачаа. Тэгээд яг Oasis яг 8 цагт болж гисэн. Тэрний өмнө нь болохоор Oasis-ийн өмнө болохоор The Verve гэх хамтлагууд штэ Richard Ashcroft дуулсан юм билээ. Opening хийсэн юм тий. Тэгээ одоо нэг opening маягаар дуулсан. Тэгээд надтай хагас өдөр уулзсан Янчка шүү дээ. Янчка Oasis-ийг 4 жил үзсэн байхгүй юу? 4 жилээ. Тийм 4 жил үзсэн байхгүй юу? Тоглосон юм уу 4 жил? Тийм яг ирэхээс өмнө үзсэн гэсэн. Тэгэхээр яг эхний тоглолт нь yes тийм. Хамгийн эхнийх нь нөгөө Английн нэг өөр хотод болоод тэгээд Ливерпулд болоод тэгэл Лондонд болоод тэгээ одоо дахиад ингээ буцаж ирж байгаа юм байна л байх та. Тэгээд тэр охин болохоор яг ганцаараа шууд билет аваад тикет аваад тэгээд очно гэдгээ мэдчихсэн болохоор шууд би юугаа аваад үзсэн юм билээ. Тэгээд ганцаараа үзсэн юм. Тэгээд амар ойрхоноос үзсэн да. Тэгээд хамгийн гоё нь ингээ Richard Ashcroft хин Liam Noel гэдэг нөө бүгднгийнх нь юу ингээ ойрхоноос гарцсан. Тэгээд Richard Ashcroft бас амар гоё дундтай. Тэгээд гадна талаас нь сонсогдохоор юм шиг байна уу? Okay, I'm about to tell that. За, sorry.
It's gonna be a little disappointing. Тэгээд дотроо бүр ингээд амар гоо ингээд бүр ойрхоноос тэр охин үзсэн юм бэлээ. Тэгээд үзсэн гэж ямарчсан анчка тэгжсэн. Тэгээд тэр бичлэг угаасаа Instagram дээр нь байдаг байхгүй юу. Тэгээд амар гоё бүр ингээд ойрхоноос харсан чинь бүр ямар гоё юм бэ. Тэгээд бид гурав пив авчаа. За авчаа гэдэл ойрчоод үзье мүзээ гээл. Тэгээ амар ойрхон ирсэн байхгүй юу? За. Тэг ингээд Wembley чинь ингээд дээшээ ингээд шатаар гарч агаад тэгээд яг жоохон дээшээ шатаар гарч байгаа тэгээ орд юм бэлээ. Тэгээ шатныг бас нэг дахиад нэг хитэн давхарч мөндөр Та гурав хулгаагаар орчих гэж үзсэн үү гэж. Яа, kind of тэгж үзсэн нөгөө нэг хантаа зөмссөн хүмүүс идэв шүү дээ. Нэг түүхий ажилтж чиг тийм өмссөн хүмүүс идэв шүү дээ. Тийм юм өмсөд баг орчихууч. Тийм юм өмсчүүл баг хідүүл ингээд угаасаа Аз юм чим энэ чи ажилтдаг хүн гэж бодох байхаа гэж. Нэг шүүр мөр бариад. Тийм баг ингээд дандаа нөгөөний интэг мэддэг хар арстууд нь тийм юм өмссөн. No beer гэж ингээд байж байгаа байхгүй юу? Бид нар ч гэсэн no beer гэдэг ингээд баг хийж байгаа юм шиг ингээд царилж болохоор санагдчих өдр тэ. Тэгээд яг Wembley-ийн яг гадаа амар ойрхон ирсэн. Юу ч сонсогддог юм бэл. Вау, вара. Бүр ингээд хүмүүсийн нэг жоохон ла Чинь тэгээд задгаа юм шүү дээ. Стажин шүү ла жоохон юм л сонсогддог. дээ. Жоохон л сонсогддог за. So sad. So fucking sad. Хандар шиг өлгөө хүмүүсийг хажууд нь ингээ мотел өндөр байшингууд байгаа заяо. Тэд нар нь зүгээр л би ол төсөөлөхт ингээд манай төв цэнгэлт хүрээлэнд яг өлгөө үзүүлээ те бараг ингээд хажууд нь ингээ гадаа нь ингээд сонсоод ирчихнэ гэж бодсон байхгүй юу бид гурав fuck. Тэгсэн чинь зүгээр л тэгээгүй. Тэгээд ингээ амар ингээд ла зүгээр нэг иймэрхүү юм сонсогдсон. Тийм. За яах вэ? 90,000 хүний судалтай юм байна. Амар олон хүн явсан билээ боо. Тэгээд 2 өдөр тоглосон хагасаа бүтэн сайн гэхээр 180,000 хүн бараг үзсэн болж таарч. It's the largest sports venue in the UK гинэ. Тэгээд Европт 2 дахь том нь гинэ. Тэгээд ганчоо анад 2 дахь сая 4 дахьд Manchester United-ийн тоглолтыг уусаа Wembley-д үзсэн. Тэр хоёр орж чадсан. Wembley-д бол орж үзчихсэн байж тээ. Сая 4 дахьд саяны 4 дахьд орсон баха. Үзнэ гэж тэгжсэн. Тэгэхээр тэр хоёр ороод үзсэн. Тэгээд ер нь аль нөгөө Wembley чинь дээгүүрээ нэг юм бүрхөвчтэй шүү дээ тий. Тэргүүрээ нөгөө нэг саунд маамда бас яг дотроо хадгалж ингээд яадаг юм шиг байлаа. Архитектурын хувьд бол яг тийм мундаг юм тий. Зохион байгуулалтаа тийм мундаг. Тэг хажуу авирт нь айл амтан байсан ч санаа зовлтгүй ингээд юу яаж болно? Одоо унтаж болно. Манай Монголын цэнгэлдэх хүрээлэн шиг тий цэнгэлтгийн хайлууд ингээд шүмжлээд ингээд байдаггүй. Зүгээр л тэгэл хажууд нь хүмүүс амьдарч идэг юм билээ. Хажуугаар нь явж махад ямар ч энд тоглолт болж ийн яаж нээж ийн гэсэн юм мэдтгээргүй тийм юм билээ. Тэгээд ямар ч байсан офистайгаа дэлхийн тийм том хамтлагтай ямар ч нэг юм 1 километрийн зайн дотор одоо байсан юм уу да. Хамт оршин тогтносон гэхүү дээ. Ядаж 180,000 фэнүүдтэй та гур нэг агаар амьсгалсан. Тэгээд нэг ойрхон байсан гэдэг тийм юм араа л одоо тийм бахархаж явна да. Ингээд чи надад тэр энергийг ингээ явуул. За энэ дугаарын төгсгөлд Oasis явъя. Амар гоёсан. Ер нь л тийм. Ер нь тэгээд англичууд амар тийм юу гэх юм бэ? Тэгээд Янчка бит хоёр нөгөө нэг бас стейшн дээр ингээ бас хүлээж байгаа хгүй юу? Ингээл бит хоёр ойлд нь хүлээжсэн. Тэгсэн чинь нэг хагасаа өдөр нэг юм ягаан малгайтай заяа. Яв өнгийн малгайтай. Нэг болтоод нэг хөгшөө өвөө, англи өвөө ингээд нааша зүглээд ирж гинэ. Ингээд тоглолцсон ч юм уу, яатсан чинь. Тэгэл Янчка бит хоёр ингээд жоохон энэ одоо яах гээд байна гэж жоохон ингэсэн чинь The bus station is not working. Тэгсэн чинь гэдгсэн чинь The bus station is not working. It's not working. You have to go down. Эсвэл up. Or up. Гэдгсэн за амар хөөрхөн. Тэгээ бит хоёр бүр за thank you. Амар хөөрхөн ингээд санаачлахтай байгаа нэг уян хоёр охин ингээд бас хүлээгээ суулж штий. Энд чинь ажиллахгүй байгаа гэдгийг би хэлэх ёстой гэдэг амар ойлгоод ингээд зүгээр л It's not working. You have to go down гэдэг нэг хөөрхөн тэгж хэлж байгаа амар хөөрхөн байсан ингээд
ингээд айгүй тусч юм шиг санагдсан. Ингээд энэ нэг ямар юм болчихгүй дээ ингэчихдээ гээд би ч гэсэн ингээд дэлгүүр мэлгүүрт явж байгаад ингээд цүнх бүхэн онгорхоо байх хүнийг hey your purse is open гэдэг ингээд oh my god thank you чи баабас бол би одоо гэдэг юм на oh it's so kind of you thank you гэдэг бүр ингээд би тийм reaction дэм байхгүй юу надад хэрвээ ингээд миний цүнх онгорхоо яана гэж хэлэх юм бол оо баярлалаа чи лукас бол би одоо юм алтлаа штэ ядрага би тийм юм байхгүй тэгээд яг би тэр хүмүүсийн дунд ингээд орсон шиг санагдаад байсан яг тэр хүмүүс адилхан хүмүүс тэгээ орсон шиг санагдаад байна нэттэй тэр нээр гоё тэгээд ингээд бит хоёр бүр энийг согтой юм хаашаа баг дотроо тэгэж бодож байгаа штэ тэр хүнийг тэгсэн чи амар хөөрхөн the bus station is not working тэгээд нэг юм тэр амар хөөрхөн хүмүүс нь ингээд нэг юм do you need help with that гэл нэг байнгын нэг юм би бинтэй ингээд нэг кэрлэт байгаа юм шиг худлаа юм шиг ихэндээ санагдаад байгаа байхгүй юу гэхдээ ингээд яг ингээд бодохоор нэрэл бас энэ хүн чинь ингээд хүнийхээ үүргээр ингээд тусалмаар байгаа бол туслах юм хэлж байгаа юм биш үү те ингээд гэж бодогдоод тэгээд амар гойсон it was very nice тэгээд нэгтийнхээ өглөө явсан тэг хитэн навч авсан. Навчл авцарлаа лондонгоос. Ийм хөөрх ийм 5 салаатай ийм хөөрх навчнууд амар гоё. Канада навч юу? Тэний Канада навч юм уу? Эсвэл тэр чинь амар мод үлээ. Тэгээд амар хийм ногоон паркууд амар ихтэй. Байран дундаа гэхдээ ийм амар өндөр ийм модтой ийм ногоон парк. Тэгэл зүгээр ингээ годамжаар явж байхад л ингээл гоё юм ногоон юм ихтэй. Тэгээд Оксфордод нөгөө Botanical Garden of Oxford гэдэг орсон ахгүй юу? Тэр бас амар гоё ингээд алюминий мод зот ингээд ургаж идэг. Лирний мод ингээд ургаж идэг. За. Тэг ингээд доор ингээд явжсэн чинь ингээд алюмин унцсан бахаар нь авчих уу. Ээж битгой авчих уу гэснэ. Авчих. Аваад заяа тэг гэрт очиад ингээд угаагаад ингээд идсэн чинь амар гоё юмстай за яг юм витамин С-тэй бүр ингээд шүүслэг бүр ингээд цааш нь алим мэдсэн бүр ингээд зүгээр дөнгөж модноос уусан тийм алим мэдчих үзсэн би л Оксфордод заяа. Тэгээд ийм лирний ийм мод зоттой. Тэгсэн чинь тэр Botanical Garden чинь баг 1750 онд баг ингээд анх үүссэн баахгүй. Зүгээр нэг багийн моднуудтай мэт тийм зүгээр нэг багийн ингээд хин тэндээс үр цуглуулаад тэрнийг ингээд хөгжүүлээл тэгэл өөр олон газараас Африкийн газараас ч юм уу өөр олон газараас гарч ирсэн нөгөө нэг амар янз бүрийн сонин ургамлууд ингээл цуглуулаад үржүүлээл ингээл яваад исэн Botanical Garden ингээл хөгжиж ясаараа бүр ингээд амарлаг том болцсон. Яа за ингээд барыг дуусчих шиг. Oh my god өөр чи хэлмээр байгаа юм яа. Тэндэрцэн үү гэж. Тогсон шүү. Oh my god I wish I did it before sunrise. Before sunrise юм хэмэрлээс. Оо тий гэсэн чинь нэг юм нэг нөгөө нь юу нэг cute guys зөндөө байсан. Амар cute guys зөндөө бид юм билээ. Тэгээд гэтээ тийм нэг Arabian Indian guys нь илүү approach хийх гэдэг амарсан санагдсан надад жоохон. Тэгээд Аз болохоор тэр ч юм уу. Гэтээ би бол ерөөсөө яагүй. Гэтээ яг сургалтанд сууж байхад нэг бүдгийн сургалтанд сууж байгаа нэг аав байсан. Тэг хүүтэйгээ байсан заяа. Хүн 16-тай заяа. Тэгээ 16-тай. Тэгээд намайг нэг ээжтэйгээ явж гинаа л гэж ойлгосон юм шиг байгаа заяа. Тэгээд хөрх ингээл надтай амар яриа өдөж мүдвэл ингээл чи ингээд яасан яаж ирсэн гэж мгил ингээл баахан юм ярьж мараа чи ямар гоё зурдیں۔ Гоё гэл тэгж мгил тэгснэ ингээд нэг юм яриа л байсан юм аа. Би тэгэл би ч гэсэн ингээд гэж ярьж мараа л за. Тэгээд хөрхий дараа нэгээд аав нь тэгснэ аав нь манай ээжтэй бас юм ярьж ирсэн. Тэгээд би яг тэр дундаа communication бид нар хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь дараа нь би ингээд хайлт холдсон байжсэн чинь аавтайгаа нэг юм ярьжсэн аав нь that's your mother-in-law гэж хэлдэг. Тэгээ бодол хөрхий ярьж аавтаа хэлсэн юм шиг байна. Тэгсэн чинь нөгөө аав нь надаас хадам ярьж штэ гэж хэлсэн баг за. Би яг that's your mother-in-law гэж хэлгээ би сонсоод oh shit гэж гайхаад жоо өөр тийш ингэж за. Тэгээд дахиж тэр хүүхд татаа ярьж гараагүй. Тэгсэн оцсон дээр ингээл Улаанбаатар уу энэ газар юм уу гэж харуулж байгаа.
Яа, чамаа хидтэй гэж бодсон юм байна. Хөөрхөн тэгээд нэг тиймэрхүү болсон. Тэгээд би өөр ямар нэгэн guys майстай approach хийв штэ. Тэгэл Тэмээд тэгээд гоёсэн ямар ч гэсэн гоёсэн амар гоёсэн би бол night life, any night life. Шоудаж моос сохоо мохоо. Oh yeah. Some English bar. All the English bar. Орой Wembley-гийн орой шивнингүүдийн нэг саксны тэмцээн. Үгүй саксны тэмцээн болсон юм шиг бол Монгол оюутнуудын. What? Бас тийм болд юм. I know right. What the Хичнээн Монгол оюутан байгаа байх. амар Монгол оюутнлаг юм шиг биелээ. Тэгээд тэгсэн чинь ананд тийш очигээд манай шивнингийнхэн байгаа маяга. Тэгвэл анан шивнингээр явсан юм ба шүү дээ. Тийм. Тэгээд тэд байгаа маяга гэ. Тэгээд харан за гээл ядаргаатай тийш нь очсон чи. Тэгсэн чинь тэгээ нэг баар байсан аахгүй юу? Тэгээд тэр бааранд нь тэгсэн чинь өөрийнхөө амтрий. Яа my god. Тэр мөр явж маваалцаа. Гинжин минжингийн дуу муу явж маваалцаа. Лондон дөө. Тэгээ би дуруу ингээд очиад орсон чинь ингээд нөгөө шивнингийнх нь байхгүй ингээд тэгээд би тэгвэл газ 0 орохдаг гээд I'm gonna use the loo гээл те. Тэгээд орох гал асан чинь би тэнийг хардаг. Ингээд манай подкастыг сонсдог нэг охин хөөрхөн амар хурж ирээд та яа Лондон ирсэн юм уу лалала гэж бах яваар шураа би тэгээд гэдэг Лондон да. Тэгээд тэргээд бахан шоудсан нэг бахан хүмүүссэн. Тэгээд тэр донд нь газ 0 орчоод тэгээд гараад ирсэн. Тэгээд sorry би тэр охинтой олигтой юм бас ярьж чадаагүй. Sorry. Тэгээд ямар ч сан Монгол оюутнууд бол тийч бас ингээд хөөрхөн баармаар орж мараад community хийдэг юм байлээ. Тэг хүүхдүүд санагдаж яг ингээд зургийг харахаар амар сандагцаа. Зургийг харахаар бүр ингээд ямар хург юм бэ? Ингэжсэн яг ингээд гадуур мадуур яхаар юу ч. Ингэжсэн яг ингээд гэртээ ингээд орой унтч мутайхаа гал ингэж чаачаа. Тийм. Тэгэл Монголдо ирээл back to life, back to reality. Тиймэрхүү. Хүүхдүүдгүй аялсан чинь гоё нөө? Гоёсэн уу? Айгу гоё юм бэлээ. Би бол энэ бол ямар нэгэн гилтгээр хэлэхгүй заяа. Зүгээр л угаасаа би яг өөрөөсөө штэ тий. Яг өөрийгөө л авч явсан. Ерөөсө хин нэгэнд тий санаа зовж ингээд хүү яа наад хүү маа гэхгүй за зүгээр ингээд өөрийгөө л авч явсан амар гоё яасан надад бол тий. The first time in 10 years би ингээд анхныхоо ингээд явж байгаа болохоор I had a really good time. Тэгээд хүүхдүүд маань эсэм минь сайхан байлгасанд баярлалаа. Of course. Болол хоног шүү дээ. Тэгээд яг нэг жил явахаар бол тэгээд бага аваад тэгэл явчихгүй. За гэхдээ зүгээр амар гоё юм билээ. Чамд бас зохих байх гэж би бодож байна. Заавалчгүй Лондон биш те. Any European country. When you're so white. You are so white тхөө ёо. Надаа яг European country юм байлээ. Би ямар ч тэр Таиланд, Шанхай махад бол би бол уушраа олохгүй бах. I know. Хандим бах. Миний хувьд бол би яг уушраа аягүй хэцүү юм шиг санагдсан. Ингээд баруун баруун одоо англи юу болол гайгүй юм шиг санагдсан. Яг ингээд хүмүүстэйг ойлголцож чинь ингээд. Яг Америк бол бас өөр те. Америкт надад шал мяа санагдсан. Тийм хүмүүс ер нь тэгээд юм аа. Америк бол үндэ мяа. Мэдээж ингээ анх удаа очиход бол бүх юм амар гоё шүү дээ. Гэл ингэж аамч. Тэ Европ гоё. Европ илүү гоё юм дээр something те. Something there's some kind of soul те бүр ингээд юм сүнслэг гэх юм уу. Тэг ялчгүй барилгууд нь хамаагүй хуучных болохоор амар interesting. Тийм артистик ч гэх юм уу. Яа, нэг тийм өөр надаас өөр санагддаг. Амар өөр. Америкаас яг би Америкт явж үзээгүй, Лондонд явж үзээгүй. Гэхдээ I can feel it. Баруун зүгийн салхи нэг л өөр. Яа, харин ер нь бол амар гоёсан. Тэгээд тэгээ миний энэ бол ингээд миний анхныхоо явж үзсэн гоё сэтгэл байлаа. Та бүхэн маань no judgment гоё сонссон бах гэж найдаа. Гоё сонирхолтой байлаа. Чи амар гоё бас. Дэлгэрэнгүй ярьж өглөө. Би ядсан бэ. Oh my god, тэр байна. Цаг ганцаараа ирсэн. Гоёлаа. Тэгээд би чамайг шивнийг нэг try хийгээд үзээсэй гэж. Яг хөө чи ингээд өөр нөгөө сургууль одоо яг officially ажилласан цаг нэг 2000 цаг нэгтэн мөлий. Тэгээд өнөөдөр хамгийн сүүлийн өдөр нь байсан. Би зүгээр судалсан байхгүй юу? Бас надад амар сонирхолтой санагдаад. Тэгээд we could go together.
Гой хамгийн гоё юм нь ганцхан жил. It's just a year. Яг үүндээ нэг жил чинь ингээл өнгөрчдөг штэ. Тэгээ 100 нэрж болно. Жишээ 100-аас л 100 штэ ёо. 100 нь юу ирэх мэрэх вэ те. Тэгэл шаардлагууд хамгийн ихний анхны шаардлагууд нь бол IELTS нэгтгэн билээ. Зүгээр эссе бичнэ. Тэгээд ажлынхаа experience-ийг бичнэ. Тэгэл болон бил шүү. You could go, Nomi. You could go. I don't have work experience. Гүчи тэгэл байгаа биз дээ. Зохиолч болно шүү дээ. Зохиолчгүй за окей. Тэг чи ингээл 3 жил мам хийсэн чинь бас байж болно шүү дээ. Тэгэл you have businesses тэг чи мөдөр ажил шүү дээ. Yeah. Тэг гол нь эсэгээ амар супер бичээл. Тэгээд жигүүр л бич. Жигүүр эсээ дээр юу гэсэн бэ гэж. Жигүүр гэхдээ medium дээр бичсэн байсан. Medium дээр бүр шеэрлсэн байсан. Шэвнинг тэтгэлэгт юу яаж хамрагдах вэ яах вэ гэхэд ган жигүүр гэд нэг залуу байгаа. Манай подкастэнд орж исэн. Подкастэнд орж исэн лөө. Yes, нөө cloud иржсэн шүү дээ. Шүү дээ. Нилээн дээр үеийн дугаар дээр he's such a good nerd. Тэр үед л cloud иржсэн дээ. Тэрүүгээрээ бараг одоо явсаар агаад бүр ингээд амарлаг болцсон тий. Тийм. Тэгээд янз бүрийн ийм хөрөнгө босгож мосгаад гадаад мададад үс амар мундаг. Яа. Тийм жигүүр гэж. Өөр чинь бас таньд хүмүүс байгаад байсан. Би байсан. Би бас харсан чинь яг байгаад байсан. Тэгээ амар possible одоо юу юм шиг надад санагдсан. Тэтгэлэг юм шиг. Achievable. Зарим юмнууд чинь бүр амар unachievable санагддаг шүү дээ. Одоо засгийн газрын тэтгэлгүүд л урдуур бахан хүмүүс орчдөг. Тэгээ амар хэцүү. Тэгээ энэ шивнинг бол амар одоо нэг ойрхон дуу надад санагддаг. Гэтэ хэцүү гэсэн юм бас. Хэцүү гэсэн. Яг you could try. Yeah. Хоёлаа хамт зөвчүүл яах вэ? Лондон 1 жил үү? Гоёх тий. Тэгэл хоёлаа хамт нэг roommate болоод. Тэгэл before sunrise хийгээл чи гэж. He's so cute. He is. Тэ бүр энэ манай юунд хамт юуны хөтөлбөрт хамт байсан охоо. Энэс мундаг охоо. Ой ши архитектор лөө. энэ чи юу лээ? Биш архитектор биш хин штэ. Oh fuck. Хин блэ? Бэж та хараад юун дээр post please дээр байсан. Тийш тий. Яа. Тийм. Хин блэгээ бодоод би харнаас харчаад хин блэгээ бодоод ирсэн. Post please дээр байсан бачимэг байсан юм байна. Тийм. Wow. Яа. Өөр. Энэ архитектор охин. Сэлэнгээ байсан. Ингээд чи боддоо энэ сэлэнгээг 4-5-ыг таньж ийг боддоо. That's crazy. Oh my god, I could do it. Also she. Kena. Oh my god, тийм биш дээ нэрээ. We know everyone. We know almost every shivnik. Every netтэй. Тэгээ ингээд таньдаг хүмүүсээ харахаар so I can do it too гэж бодогдсон юм билээ. Гэтэ яг тэгэл бас ажиллах хэрэгтэй л. Ажиллах хэрэгтэй мэдээж тэр сайн хөл юу яах хэрэгтэй л те. Тийм тэгээд эн чинь тэтгэлэг өгч байгаа юм чинь ингээд уусаа эсэнүүдийнх нь асуултууд нь амар хэцүү асуултууд хэлээ юм. Тийм үү. Чи судалсан байна те. Yes. Би ер нь жигүүрийг хараад inspiration аваад за гэж бодсон л доо. Яа. За. Жигүүр хөөргөн залуу шүү. Кино клуб бэр зөндөө яад төгсөн шүү дээ. Тийм. Яа. За. Тэгээ дахиад гоё аялаарай гэж чамд хүсье. Тэгээд хоёлаа Япон ямар ч байсан явнаа. Хизээ нэгэн цагт Япон байж л байх байлгүй? Байжлээ тий. Японд би сая нэг Японы нэг мэдээ харсан. Эмэгтэй ерөнхий сайд доосон байна. Тийм байсан шүү дээ тий. Анх удаа. Тийм байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй ерөнхий сайд амар консерватив хүн гэсэн. Юу лээ? Immigration policy-г бас амар хатуу болгож байгаа. Турист дүрмүүдийг хатуу болгож байгаа гэдгсэн. Тэгэхээр нилийн одоо виз миз болж байгаа хэцүү гарч магадгүй юм шиг сураг сонсож илээ. Амар консерватив тийм эмэгтэй гэсэн. Хөгшин авгаал шүү дээ. Хөгшин имэйл хийсэн. Шиндо Абегийн хүн юм шиг байлээ. Фракт. Амар хөгшин имэйл шиг л харагдаад байна надад. Тийм ихчл юм шиг үлээ. Margaret Thatcher стайлын юм шиг үл шүү гэж би ойлгосон. Гахалтай. Гахалтай.
Тэгээд ерөнхий сайд болно гэдэг үнэхээр бас юу эмэгтэй хүн ерөнхий сайд болно яад та. Амар хэцүү баха. Амар хэцүү бах тий. Тэгэд гэр бүлтэй байлгүүдээ гүн болов. Би нэг Crown дээр нэг Margaret Thatcher-ийн season байгаа штэ таймлайнаараа. Тэгэл Margaret Thatcher ч амар хүн штэ тий Iron Lady. Тэгэл ингээл битүү эрэгтэй хүмүүс дунд тэр үед нь парламент нь ингээ дандаа эрэгтэй хүмүүс. Тэгэл ажлаа хийгээл орой гэртээ хараад нөхөр хөхтөө хоол хийж өгдөг. Тэр ангийг мэдхөө. Үгүй би өөрөөс үзэж байгаа ш Crown үзэх ёстой юу? Ястай чаашийн. It's interesting. Тий. Ялангуяа тэр season амар гоё. Тэгэл тгийг харчаал ёо. Тэгээ ямар ч агуу эмхтэй байсан. Гэртээ хараад өөрөө бас амар консерватив хүн байсан. Тийм хуучинцэг үзэлтэй. Тэгээ гэртээ хараад би эмхтэй хүн учраас ингээд нөхөр хүүхдүүдтэй хоол нь хийж өгдөг. Английн ерөнхий сайжтэй. Тэр амар сонирхолтой анги байсан. Тэгэл тэгтээ өөрөх нь үзлээс л болж байгаа л та бүхэн тийм л биш байх л та. Жишээ нь Ангела Меркель биш тэг Германы канцлер. Тэр хүн бол нөхөргөө. Хизээч нөхөртэй болж байгаагүй, хизээч хүүхэдтэй болж байгаагүй. Тэр хүний амьдрал нь яг эрэгтүүний амьдралыг сонгоцсон байгаас тээ. Ингээд карьераа хөөгөөд, политикс хөөгөөд, павер хөөгөөд ингээд явцсан. Тэгээд Ангела Меркелийн үг байдаг билүү? Бас нэг амар powerful эмэгтэй үг. Тийм би бол юу лээ? Хүүхэд болгондоо нэг найниттай ч гэлөө. Үгүй you can't do both гэдэг үг байдаг баха. Тийм би ингээд afford хийж байгаа учраас эсвэл би ингээд help байгаа учраас I can do it. Тий. Гэтэ I'm not a mom. I'm not a тэг нэг юм эмэгтэй хүн бол ингээд амар их burdenтэй. Тэгэхээр угаасаа нэг юм сонгоно. Тэгээд нэг бол politics-ийг сонгосон. Тэгээ тийм л эмэгтэй хүмүүс юм лээ. Их эмэгтэй хүмүүс. Би ч гэсэн тусламжийн ачаар л би Лондонд явж байгаа шүү дээ ер нь. Тийм хин нэгэн харах хүн байгаа болохоор харах хүн байхгүй хэцүү байсан бол би бол явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийм баярлаа, маш их баярлаа. Тийм. Гоё ямарсан гоё явсан байна. За яг тэ Oasis дахиад тоглох байлгүй дээ. Нэг Аз мазар явах байлгүй дээ. Япон солонгос орно. Гэтэ дууссан миний сэм тигтэн бас. Ер нь бүх тигтэн дууссан юм шиг үлээ. Би Radiohead-ийг л үнэхээр үзмээр байна. Radiohead-ийн тикет бас судалсан. Тэгсэн чинь Япон солонгост байхгүйсэн тий. 5 сая болцсон байлээ үнэн нэмэгдээд хөөрсөөрөд. Япон солонгос Шанхай манхад арай яагүйсэн тий. Дандаа Итали, Герман барууны турал явж ах шиг үлээ. Барууны турал яваад байгаа байхгүй. Тэнгүүт Азис болохоор Япон солонгос руу Япон солонгос байсан юм аа. За би хараатай. Радиод болохоор байгаагүй байхгүй юу? Яг Oasis бүр Аргентинд байсан. Oasis Tour Dates World Tour 2025. Гэтэ яг сайн хайхаар азар ингээд шагийн хямдхан билет олдчихдээ юм л та. Тэгэд нэг хүний 4 билет л авч болт юм л шүү дээ ер нь. Яг анх зарлагтад нь шагналхуулахын тулд те 10 сарын 21-нд Сөүлд болох юм байна. Үгүй Гоян спорт комплекс тэр нь хааны. Тэгээ 10 сарын 25-нд Токио дөөм гинэ. Японд 26 дахиад Токиод тэгээд 31-нд Австрал. Тэгээ Австрал баахан байгаа юм байна. Австрал бүр амар олон байгаа юм байна. Тэгээ 11 сард Аргентин, Чили, Бразил. Тэгэл туурын дуусах юм байна. Одоо нийтдээ нэг 13 ивент л байна да. Би бол Аргентин гусъя гэж бодож ирсэн юм аа. Тэгээд за тийм гусъя юу? Аргентин шай гэж бодож ирсэн. Аргентин чинь визгүй. Аргентин чинь тэгээд осолтой юу? Надад жоохон crimeful мэдгүй. Пабло Эскобар юм шиг санагдаад тэр нь Чили баха гэхгүй. Пабло Эскобар ойлаа яг одоо Аргентины тикет харъя заяа. Oh my god. За $338 л гэж шүү дээ. Хөөе, визгүй л үү те? Ганц тоглолт бол визгүй орн Аргентин юм уу? Тийм. Яг одоогийн байдлаар бол тийм. Чили бас визгүй. Because we're socialist country. Was. Аргентинд яг одоо Сивури Алта танхимд 3
$338 авах боломж байна. 2 тикет байна. Amazing. Amazing deal гэж байна. Гэж байна. Аргентин тэзээ болох. Гэтэ хамгийн хойс уух юм байна. 11 сард. 11 сарын 15. Яг сарын дараа. За залайл. Гэж залхуур ш. Цагийн зөрүү мөрөө. Йоо, тэгээд лон цагийн зөрүү нэрээ яг 7 жижиг гарт юм шүү л. Тийм. Миний хувьд бол яг эхний хэдэн өдөр бол яг өөрийн 3 4 гэл 4 5 гэл сэрээл. Тэгэл дахиад дараагийн өдрийн 4 5 дахиад 4 5 гэл сэрж байгаа. Яг нэг 5 6 дахь хоногоосоо яг нэг өглөө 8 9 гэж сэрдэг болсон аахгүй юу? Гайг бололоо. Тэгэл буцсан да. Одоо яаж байна? Одоо юу I don't know. Тэгээ Монголд бол угаасаа ми төрсөн нутаг болохоор ингээд Шууд асч гинэ. шууд л fuck. Би угаасаа хөрсөндөө ирсэн байна уу гэж мэдрээд тэгээд дасах шиг болсон шүү дээ. За одоо хөрсөндөө буй даа. Яг гоё. Тий. Гоё. Хүний нутаг гоё л байлээ л дээ. Гэхдээ яг би яг өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй гэж бодохоор бас айгүй гоё. Тэгээ тэр ус нь дайн дажингүй, physical дайн дажингүй тэгээ дайжгүй те бас ингээд оршин тогтноод it's not Gaza so it's fine. Тий. Тэр нь бас ингээд бас гоё санагцсан би чинь бас энэчнээ хийж бүтээх юм байгаа юм байна. Тэгээ миний гэр бүл хүмүүс энэ ч бас байгаа юм байна. За. Харин тэгээ Монголын хөдөө чинь сайхан шүү дээ. Хөдөө очиж бас сайхан. Гэтэ ямар ч уус тэгэл ихний сар бол амар гоё л ахах л та. Тэгэл яг амьдраад ирэхээр тэгэл бас страглуудыг нь харна шүү дээ тий. Хин тэргэл маань гоё болов. Тэргэл маань гоё хаа. Хельсинки бол гэтээ most livable place on earth үстэй. Хамгийн тийм хүн дээлтэй хот гэж би тааж ин гэхгүй. Бардвал тийм л тийм амар бүх юм perfect тий. Баг нөгөө юу лээ шоронд нь хүн байдгүй л үү. Тийм бүр тийм шорон нь эсвэл баг амар гоё шиг ч билүү. Нэг тийм юм сонсогдчихсэн тий. Яа. Гоё хаа зурганд нь харахаар гоё л агаад идэх ш тэргэл маань. Тийм байна. Тэгээд стой сайхан ярьж авлаа гэж. Юу захидал унших. Чи шивнинг тэгвэл чи ороо хийж удаж байна уу? Ер нь амар боломжтой санагдсан. Гэтэ яг шууд тэнт үгүйгээ сайн мэдгүй л байна л да. Тэг надаа ямар ч юу байхгүй. Англи хэлний оноо байхгүй. Би ерөөс амьдралтаа IELTS TOEFL өгж үзээгүй. Би ч үзээгүй шүү. Тийм. Тэгэхээр тэр мөр шаардаад эхлэх юм бол ер нь чадах байхаа. Тийм. IELTS чинь дэ бэлдэхгүй бол бас ундин гэсэн. Муу анаад гэсэн. Тэгэл бэлдээл очиж. Тэгэл бэлдээ шалгалт өгөөл 30 гарчаад сургуульд явна гэл айгаад байна гэхгүй. Ганж өөр явцсан л шүү дээ. Яа, he's an academic person гэхдээ би ч бас нэг тийм academic хүн бас биш ээ. Бор зүрхээр насаараа л ажил хийлээ. Амьдралынхаа 3/1-т би ажил хийсэн юм. Яа, бараг одоо утгагүй тал нь онлоо доо. Яа, тэгин биш те. Одоо ингэ нэмэгдэл яасан ч гэсэн тал болох юм байна. Нэг цаг. Тэгээ илүү гарах нь те. Яа. Бэр миний яг би тэгтээ яг гадаад сурал үлдэх байсан юм шүү лээ. Яг тийм ээ нөө. Би бол тэнд бол үлдэх гар байлээ шүү юу. Үлдэхээр гар байлээ би бол яг үгсэн бас муу Монгол гэдэг ингээд багтцсан сайхан явж байгаа тий үлдчихээр гар юм блэ. Тэгэхээр би бол гэтээ яг миний яг нэрнгээс харамсдаг яг зүйл бол яг гадаадд л сурах байсан юм бэл. Яа. Тэнийг ингээ дараа нь бодд юм бэлээ. Гэтэ одоо явахад оройтхгүй. Тэгэл заавал тэтгэлэг биш юм а гэхэд тэг өөр боломжтой юу ч үдийн. 3 сарын курс наа. Яа ингээд одоо workshop-д явах ч юм уу тий. 3 сарын Annie Sloan chalk painting internship. 3 сар ингээд зураг зурцсан тий. Биш хаан маань бодож муудаа. That would be great.
I would love that. Тэгэл амар их opportunity-нууд байд юм билээ шүү дээ. Зөвхөн шивний гэлтэхгүй. Тэгээ зүгээр хайгаагүй юм шиг санагдсан хоёлаа. Зүгээр тэгээгүй би ажил хийгээл чи бас мам ажил хийгээл. Тэгэл нэг мэдсэн чи 10 жил өнгөрсөн. Тэгээ одоо яг уу зориглох юм бол дахиад зөндөө боломж байгаа юм билээ л дээ. Энэ жил төгссний 10 жил юм биш тий. Их сургуулаа төгссний 10 жил юм байна тий. Тийм. За тэгээд энэ сонсож байгаа залуучууд байвал бас тиймэрх юм try хийгээд үзээрэй. Try хийгээд ер нь л явсан л явж үзээд гоё тэнд ямар газар байна гоё аваад гээгээд тий суралцаад тэгээд хоттоо устаа хэрэгжүүлээд эсвэл өөр дээрээ хэрэгжүүлээд эсвэл тэггүй байсан ч болно. Тийм ямар ч амар их юм өгөх баха. Зүгээр аялаад ирэхэд л амар их юм бол тавцсан байдаг шүү дээ. Би 7 хоногийн дотор бүр ингээд ингээд сэрчээ. Тийм ингээд чи inspiration аваад тэр ингээд сөүл мэдрээд ингээд тэг ингээд ертөнд хорвоо ертөнцийг ингээд өөрөөр хараад маш их нэгтгэв хүн хараад өөр агаар амьсгалаад the possibilities. Yeah, it was great. I loved it. Чи надад нэг жоохон бодог өчөөч. Үнгүү. Гэлээч жоохон улаан бодог өчөөч. Би офисынхаа нэг бодох хэвээр юм байгаа. Тэгингээ би гоё стори хийж үгүй. Оронд нь стори хийж үгүй. За рил хийж үгүй. Миний рилний ханш чинь хүнтэй шүү. That's talking 500,000 өө. I'm cheap. Хүй чи 500,000 рил хийх юм надаар. Үгүй яах гэдэг юм. Үгүй чи надад бодгоог би дээр рил хийгээд байгаа. Би метр квадратаа үгүй. Би чамд амар гоё болгоонгүй. Тий, би чамд би тэгэд манай step futurism гэдэг нэг бид нар creative таад энэ creative collective гэж байгаа. Чи манай creative collective-ийг нэг бас болж болно. Интерьер хийж болно шүү заяа. Тийм нүдмүдэн тийш гэлцчихэд. Тэгээ тэрэн дээр нэг юм ширээ авсан байхгүй юу? Бид нар нэг жижиг офстой болоод тэгээ нэг юм улаан өнгөтэй ширээтэй болсон юм. Тэгээ хаалганыхаа хүрээг ингээ улаанаар бодох гээд. Тэгээ яг танаа бодгийг би бодоод яг 120 мл олыг хүрх юм байна хаалга. Юу ч бодож болно шүү дээ, тий? Юу ч бодвол тэрийг ингээ бодъё гэж би бодож байгаа. Тэгэхээр би хаалганыхаа биш ширээнийхээ өнгийг явуулъя заяа. Чи дэ төстөө улаан өнгийг би очиж авъя. Тэг. Good. Би угаасаа юм бодох туртай. Харин юм бодох амар гоё тий. Мэлтаа бодчихоор бүр амар гоё болчихдээ шүү дээ. Би яг нөгөө багтаа манад нөгөө засвар хийж хахад би ярьжлаггүй юу? Засвар манайх чинь нэг намайг 8 9 мөстэй ах засвар хийжсэн юм болов. Тэгэхэд яг ингээд манай гэрт ингээд эмүүлсээр ингээд юм бодчихсан ахгүй. Эмүүлсээр юм уу эсвэл ямар нөгөө нэг обоо наахтаа нэг обоон дээр ингээд нөгөө цавгаа ингээд наахт роллероор ингээд наагаал ингээд идэгсэн ахгүй. Тэг бодож хахтай тэгж мэл. Тэгэл нөгөө интерьерийн арс сууг дээр гардаг юм бодгийн юм интерьерийн нэвтрүүлэг дээр ингээл юм бодож амар гоё харагдаад байдаг гэсэхгүй юу. Тэгээ манай гэр засвар хийжсэн хүмүүсээр хичээ би нэг ингэж үзэтгэхүү гэд би тэгж үзчихсэн шүү дээ. Бүр ингээ амар гоё санагдаад ингээ бодож байгаа энэ яг энэ нэг гарын хөдөлгөөн юм мэдгүй ингээд яг тэр цагаан байсан юм яг тийм өнгөтэй болгож байгаа гэдэг ингээ амар гоё санагдсан. Тэгээ бүр тэр нь амар кайфтай. Тэгээд яа. Одоо би нэг юм гоё тавилга авт нэг юм том өрөөний ч юм уу эсвэл гүйдэндээ тавьж болохоор нэг юм шүүг байгаа байхгүй өнгөөс авсан. Тийм бордон өнгөтэй жоохон юм лактай. Тэг би тэрнийг одоо трансформ хийсэн рил хийх хэрэгтэй байгаа. Тэг би яг ямар болох вэ гэж айгүй их бодоол энэ. Бүх юмыг нөр өнгөр бод. Шургуулгатай юм уу? Шургуулгатай. Тэгээд шургуулгынууд нь өөр өнгөтэй. Нүүр нь зарим нэг хоёр нүүр нь юм шилэн юм юутай. Амар хөөрхөн юм юу өнгөөс алсан. Тэгээд гоё хөөрхөн тийм өгмөр байгаа тавилга би авъя шүү. Тийм. Авъя.
авч болно. Аваад би тэнцэнэ будаад байршуулаад тэгээд тэнцэнэ ингээд байлгачиж болно. Бас маах ямарч тавилгагүй байгаа. Окей. Тэгэхээр манад тавилга өгч бас болно. Надад баахан шалны хүрээ нь яах вэ? Тэрийг авах уу? Тэг чи будаа зарч чадах уу? Шалж чадахгүй. Нөгөө танай гэрт байгаа юу? Тийм би тэгээд би одоо ингээд it's too late. Би ингэсэн баггүй юу? Ингээд шалаа ингээд ахуулаад паркетын шалаа. Тэгээ шалны хүрээг нь авж байгаа паркет авцах байхгүй юу? Тэг шаардлага байгаагүй юм бэлээ. Зүгээр ингээ өргөж байгаа паркет авч бард юм бэл штэ. Дудамаас. Тэгээд хулдаасаа хийчээд тэг ингээ за шалны хүрээ би хийх хэрэгтэй юм байна гэ. Тэгээ засвар хийжсэн хүмүүс нь шалны хүрээгээ авчир гэдэг би амжихгүй явсаар байгаа тэр хүмүүс нь за би өөрөө хийчихнэ гэд хийдгүүл юм бэлээ л те. Яг тэгж харагдаач. Тэгээд бүх тавилга ингээ оруулаад ормороо ингээ тавьсны дараа би хайшин яа шалны хүрээ хийн ормороо зөөр шалны хүрээ хийдгүүл юм байлээ. Тэгэл би тэрийг бүтэн жил хадгалцсан. Цоошин шалны хүрээ. Ямар яг пластик юм уу эсвэл яг мод юм уу? Мод. Nice. Тэгээ цагаан өнгөтэй байхгүй юу? Цагаан мод. Хэр урт юм? Нэг пластик юм байдаг шүү дээ. Өнгөрөө уншдаг тэр биш. It's expensive би амар үнэтэй авсан. Яа, юу бодож исэн болоо шил тэний. Тэгээ одоо байгаа. Тэгээ тэрийн уг ингээ гоё өнгөр будаад тэг ингээ шалны хүрээ хийвэл бас сонирхолтой шүү дээ, тий. Тэг би бол тэхгүй угаасаа бүх тавилгаа зүүн гэж байхгүй. Тэг тэр шалны хүрээг авах гэж байна. Надаа ингээ 50 м квадрат ямарсан хүрээлэх шалны хүрээ. Манайхыг 50 м квадрат ч гэдэг. Авах чи цоошин шалны би чам бэлгэлээ. Oh my god. Будгаарч баартертэй. Thank you. Ганц нөхцөлтэй чи өөрөө авчихдаг. Болно шүү дээ. Надаа портертай машин багш. Надаа портертай ах байгаа. За. Тийм юм байна. Тэг өөр ганц хоёр зайлуулах юмуд байгаа хаа надаа. Ер нь гоё тийм хуучны сайхан тавилга байвал би авч болж юм. Надаа баахан поднууснууд байна. Тэрийг бас зайлуулмаар байна. Поднуус гэж юм. Поднуус гээд нөгөө ачаа зөөж мөхөд нэг доор нэг юм модон нэг юм Подон уу? Подон. Авъя л та. Подон 3 шиг 2 шиг подон байна. Гэрт ч нүү. Тийм, балкон дээр. Авъя. Тэг хүү. Авъя. Чи нэг портертэй ир заяо. Тий. Тэг би зайлуулах юм даа бүгдийг нүгээ заадаг. Хөөе, маргааш. Оройн цагаар л юм шүү дээ. Чи бол оройн цагаар л. Ажлын өдрөөр бол худлаа. Орой байж болно. Эсвэл үгүй битүү чи хагасаа бүтэнсэн байж. Нэг юу чинь хүрээ чи хэр урт үлээ? Тэр ингээд босоогоор нь тавихаар таац хурж байгаа. Тийм. Тэгэхээр 3 м хавцал юм байна. Арай 3 хүрэхгүй байх. Нэг 2 м тавиулах тийм. За. Тэрнээс нэг 5 6 шихгүй байгаа. Okay. I'm gonna get it. I'm gonna get it. Girl. За тэгээд бодонгууд нь очиж аваарай гэх. Үгүй би өөрийнхөө юун дээр тавилаа. Офстоо юу? Студио ч юм уу. Студионда. Гоё ууланаар бодоод. Yes. Let's do this. Яа, за тийм ба guys. Тэгээд бидний Лондон гэдэг дугаар боллоо. Yes, төгсгөлт нь Oasis сонсъё. Альч дуунаас. Би дан чи нөгөө авчирсан юм мартчихсан. Sorry. It better be a Oasis merch. Is it not? За tagasi юу ч яах вэ? Хатаханы аяг. Хатаханы аяг ч гоё юм. Эсвэл зөв улаан өнгийн баст хүрэгчний магнит зүгээр посткарт гэсэн. Онгоцны бодлоос авсан посткарт. Би яг ингээд сонгож байгаа нэг юм авсан л да. Янчка бит хоёр хамт явж исэн юм. Тэгээд нэг юм авсан. Тэгээд тэр бүхнийг дараагийн дугаар дээр үзье. Окей. За дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Bye. Maybe I don't really wanna know how you got